За Улаанбаатар хотын өвчлөлийн нөхцөл байдлыг 2021 оны 8 сарын 20-ны байдлаар авч үзэхэд дараагийн 14 хоногт ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд тохиоллын өдөрт бүртгэгдэх тохиоллын тоо 600-аас дээш гарах магадлалтай гэсэн ийм тооцоолол хийсэн байна. За энэ тооцооллыг бол манай хамтарч ажилладаг Монгол Улсын их сургуулийн математикийн сургуулийн эрдэмтдийн хийсэн тооцоолол байж байна. За вакцины үр нөлөө бол дельта хувилбарын үед тодорхой хэмжээгээр буурч байгаа. За энэ таамаглалыг бол вакцины үр нөлөө хоёр янзаар буурахад нөхцөл байдал яаж үргэлжлэх вэ гэдэг таамаглал хийж үзсэн. За дельтагийн вакцины үр нөлөө одоогийн бидний вакцины үр нөлөө 17.5% буурахад дельта хувилбарын тархалтын оргил үе бол 9 сарын 20-доор 25 орчимд бол ажиглагдах нэ. За тухайлбал тухайн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх тохиоллын тоо 1600, 700, 1800 орчим бүртгэгдэнэ. За хамгийн дээдэлтэй 2500 орчим бүртгэгдэх юм магадлалтай гэсэн тооцоол байна.